Монцомой агентлагаас нэгэн хачирхалтай мэдээ нийтэлжээ. Юу нь хачирхалтай байгаа юм бэ гэхээр аль 50-аад оны үед л баригдсан гэгдэх Налахын зам. Улаанбаатар дархны хоорондох там болсон замуудаа засаж шинжилж чадаагүй засаг төрөөр хүй 7 хуудагт шинээр зам бариулах гинэ. Тэгэхдээ морь дагах машинтнуудад зориулсан зам гэж байна. Түүнийгээ бас төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой хэмээн төөрөлдүүлжээ. Түншлэн гэхээр хувийн компанид зам тавина, төр засаг нь мөнгийг нь төлнө гэсэн үг болж таарна. Аль талдаа асар ашигтай 8. Энгийн иргэд мэдээж тэр замаар машинтайгаа морь дагна гэвэл ёстой горд гэхүүц. Тэгэхээр эргэтэн дарахтан эвертэн туурайтнуудыг л эргэтүүлэхээр ийм юм сэдсэн тэнэг хүнд ч ойлгомжтой. Өөж идэж наргид зугаацахтаа уургын морь шиг сурамгаа дээдсүүд энэ лоббиг дуун дээр зөвшөөрөх биз. Айгуул бол тэр замаа тавихтаа хятадаас зээл авч таарна. За нэг иймэрхүү утгагүй сэтэл санааг Монголын морин спорт уяачдын холбооноос гаргасан тухайг Монцомой агентлаг мэдээлсэн байна. Морин спорт уяачдын холбоо бол Монголын тэргүүн баячуудын мөнгө угаадаг газар гэж яригддаг. Тэр бумын 8 тэндэл явагддаг гэх юм билээ. Тийм их мөнгөтэй хүмүүс төр засгийг дээрлэхэж яваад ядах юмгүй мөнгө гаргуулчих байлгүй дээ. Гэхдээ мэдээж өөрсдийнхөө арманаас сохорзоос гаргахгүйгээ тэд мэднэ. Ийм л нэг дампуурсан төслийг Монгол наадам зогсоолбор Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлан хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм байна.